За hello. Ингээд энэ бичлэгтээ тавтаа морил ингээд Roblox хэрхэн татаж сурах вэ гэдэг. Ингээд зааж өгье. Бүгдээрээ Happy Mod гэдэг апыг татна. Энэ апын дээр Roblox-ыг утсан дээр суулгаж өгдөг байхгүй юу? Хэрхэн утсан дээр Roblox юулээ татах вэ гэдэг аргыг сурцгаа. Эхлээд энэ Roblox-аас гадна нэг машин дээр тоглоомыг татвал тэр хактаа орох уу? Тэр машин дээр тоглоом хактаа орно. Тэгээд энэ Happy Mod гэдэг энэ ногоо ивэртэй. Би танах бичиж үзүүлээ л та. Тэгээд энэ аппликейшнийг энэ Happy Mod-ыг энэ Google-с татах байгаа шүү заяа. Google-с татсан заяа. Энэ шүү заяа энэ Happy Mod. Happy гэд энэ аппликейшнийг татаад тэгээд та хүссэн тоглоомоо хактуулж болно заяа. Хүссэн тоглоом. Энэ шүү Happy Mod гэдэг. Та ингээд татна ингээд. Энэ ингээд ногоон суман дээр даран заяа ингээд доошо татна уу гэсэн. Ийшээ ингээд та ингээд татцсныхын дараа нийш орно. Ямар ч тоглоом хагдчих болно. Жишээ нь гэтээ PUBG Mobile чита гэдэг тоглол татаж суулгаж болохгүй. Чита л хулхин бүр амар хулхин татагдана. Тэгээд хулхин бүр амар сонин хулхин. Сонин Roblox гэдэг. Ингээд татсан. Тэгээд ингэж татчих байгаа. Тэгээд энэ апаа татчаад тэгээд татсан бол тэгээд комент бичээрэй. Тэгээд бас үзэн бол subscribe дараарай. Тэгээд бас лайк дарахаа мартаваа. Бас дараагийн юун дээр YouTube дээр дараагийн YouTube дээр болчих. Тэгээд энэ аппликейшнаа за тэгээд болвол тэгээд ок гэд тэгээд явуулсараа комментэд. Тэгээд ок явуулчаад ингэдээ за нэг subscribe дарахаа мартав. Тэгээд лайка дарахаа мартав. Тэгээд за тэгж байгаа уулзцаая манайхаа. Тэгээд та бүхэндээ хэлэхэд энэ аппликейшн зарим утсан дээр болохгүй ч магадгүй. Миний утас A51 та нар утас iPhone байвал Happy Mod-ыг татах хэрэггүй. Happy Mod iPhone дээр татагддаг. Samsung дээр татагддаг байна. Тэгээд